2011 онд яг энэ элэг шилжүүлэн суулгах мэт засал бол яг Монгол улсад анхны хагалгаанууд нь хийгдэхээр ажлууд явагдажсэн. Тэгээ яг энэ анхны хагалгааны багт нь орж энэ хагалгааны өртөг тоотод бол бүх юм дээр анхнаас нь бол хамтарч гарч ажиллаж байсан. Солонгос улсын асаан их сургуулийн асаан эмнэлэгтэй буюу тэр яриад байгаа Ли профессорын багтай 11 оноос анхны хагалгаануудыг бол хамтарч хийж эхэлсэн байж байгаа. Маш амжилттайгаар өнөөдөр одоо 300 гаруй хагалгаагаа хийгээ явж байна. Эхний 32, 33 хагалгааг Солонгосын энэ асаан эмнэлгийн багтай хамтарч хийсэн. Асуудал зөндөө байсан. Нэгч тоног төхөөрөмж хэрэгсэл байхгүй. 5 дахь өдөр орой солонгосчууд маань бүтэн багаараа манад Монголд буудаг. Бүх тоног төхөөрөмжөө онгоцоор авчирдаг. Бүтэн сайн орой буцаад нөгөө бүх тоног төхөөрөмжөө аваад явдаг байлаа. Тэгэж маш олон хагалгаа хамтарч хийж ээж. Тэгээ маш олон жилийн үнэгүй сургалтуудыг энэ Монгол эмч нарт тэр эмнэлгийнхэн төсөв мөнгөө гаргаж ээж тэгж явсан учраас өнөөдрийн энэ яриад байгаа үндэсний багийн энэ элэг шилжүүлэн суулгах, эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаа нутагших гол хөшүүрэг нь болсон юм. Тухайн энэ засгийн газар буюу ерөнхий сайд Норвын Алтан уяг гэдэг хүн байсан. Манай Бямтэр дарга маань, оюун лигэр ардын эмч маань, Цэргэлэн авиат маань засгийн газар цандаж ийм тоног төхөөрөмж шаардлагатай байна. Ингүүл бид нар тэр гадагшаа яваад байгаа энэ хүнд өвчний урсгалыг, гадагшаа яваад байгаа тэр мөнгөний урсгалыг үнэхээр санхүү мөнгөний боломжгүйгээ ард иргэдийнхаа амьдралын баталгааг энэ Монгол улсад хангаж чадах гэдэг нэг асуудлууд ярьж. Засгийн газар маш сайхан хүлээж авч 12 оны 12 сард засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Хагалгаанд орчих улсууд маань дандаа өөрсдөөсөө мөнгө гаргадаг гэсэн Монгол улсад. Одоо анхаал элэг шилжүүлэн суулгах хагалгаа Монгол улсад 11 онд хийгдэхэд за ерөнхийдөө нэг 70 орчим сая төгрөг манай дээр бол гарах юм байна гэдэг тооцоололууд гарч. За бөөрмөн нэг 12 сая төгрөг болох юм байна гэдэг тийм юугаар иргэн хувь хүн өөрөө төлөөд тэгж явж байсан юмыг 16 оноос төрөөс татж 25 оны 1 сард шинэ тогтоолоор элэг шилжүүлэн суулгах хагалгаа маань иргэнээс төрөөс болсон 15 саяыг нь даатгалаас иргэний даатгалаас дааж байгаа. 5 саяыг нь бол хувь хүн төлж байгаа. За бөөр шилжүүлэн суулгах хагалгаа маань бол 25 сая 900 мянган бол даатгалаас 1 сая төгрөгийг иргэн төлж байгаа. Ясны чимэг цусны үйлдэлээс шилжүүлэн суулгах эмчилгээ маань бол 67 сая 900 мянган бол төрөөс дааж байгаа. 5 сая төгрөгийг нь бол иргэн өөрөө төлж байгаа. Ийм процесстэй явж байгаа. Цусны бүлэг тохироогүй гэдэг. Бүлэг тохироогүй. Одоо нар гэрээ нэгэд ах түндрээс хайж олж байгаа бол аваад ирдэг, бүлэг нь тохирдог. Тэрийг яах вэ гэдэг асуудал ярьж байгаа. Тэгээ одоо манайх цусны бүлэг тохироогүй донорын элэг шилжүүлэн суулгах хагалгаа одоо бараг 7-8 хийцэн гэж би сонссон. Тэгээ Монголдо хийцэн. Тэгээд яг уу энэ маань өөрөө нэг сүүлд ингэж хийгдэж байгаа шинэ технологи учраас энэ эрүүл мэндийн даатгалын системд ороогүй байгаа. Ерөнхийдөө бол одоо нөгөө элэг шилжүүлэн суулгах хагалгаа маань бол 115 дээр хувь хүнд 5-ыг төлөө 120-ыг төлж штэ. Тэр хэмжээний зардлаар даатгалд ороогүй учраас хувь хүн өөрөө гаргаж байгаа. Тий гаргаж байгаа. Тий гаргаж байгаа. Энийг харин одоо яг энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо руугаа энийг бас яг нөгөө бусад нөгөө төр даах хагалгаа мэс заслуудтай адилхан оруулаад өгчих юм бол манай эмч нар өөрсдөө улам өөрсдөө чадварыг сайжруулдаг. Яг тэгэхээр энэ донорыг яаж аль болох вэ? Одоо донор таарах хүрээллийг нь ихших вэ гэж боддог. За ууч юм бол заавал ижил бүлгийн цустай хийдэг байсан бол одоо бүлэг тохироогүй донорыг хийдэг болчихлоо. Энэ сахаа хагалгааг Монгол улс нутагчлуулсан нийт хамт олондоо энэ алтан гартай энэ мундаг эмч нартаа яг энэ цаг үе дотор магадгүй энэ улсуудаа цуг амьдарч байгаа энэ Монголын гадтай ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлье.